Дархуул аймгийн засаг даргын энх болд Дархан хотын хөгжлийн бодлогыг шин шатанд төлөвлөж ажил хэрэг болгох нь зүйтэй гэж үзсний үндсэн дээр мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж олон төсөл хөтөлбөрүүдийг эхлүүлээд байгаа лээ. Эдгээр ажлуудын нэг болох аймгийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд хот төлөвлөлтийн үндэсний хүрээлэнгийн баг мэргэжлийн зөвлөгөө өгч ажиллаж байна. Тус хүрээлэнгийн баг өнөөдөр аймгийн удирдлагуудтай томоохон ажлууд дээр санал солилцлоо. Тухайлбал гэр хорооллын бүст багийн хөгжлийн төв ахуй үйлчилгээг байгуулах, хүүхдийн сургуулийн өмнөх боловсролт хамрагдалтыг нэмэгдүүлэх талаар ярилцсан юм а. Дархан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд зөвлөх үйлчилгээ үзүүлж байгаа. Тэгээ энэ хүрээнд энэ Дархан хотод шаардлагатай байгаа сургуулийн өмнөх насны цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа 2000 гаруй хүүхэд байгаа. Тэрийг одоо яаж хурднаар цэцэрлэгт хамруулах ийм боломж байна вэ гэдэгт төр судалгаа хийж үзсэн. Тэгээ нийтдээ одоо Дархан хотын одоо ажиллаж байгаа цэцэрлэгүүд дээр өргөх замаар мөн одоо Монгол улсад өнөөдөр мөрдөгдөж байгаа сургуулийн өмнөх насны хүүхдийн барилга боломжийн норм стандартын дагуу өргөдгөж харахад бол тэрийг эдийн засгийн боломжтой тохиолдолд ер нь болохоор байна л да. Өргөдгөж болохоор. Тэгэхээр бид нэр өнөөдөр бүх нийтдээ 2000 гаруй хүүхдийн цэцэрлэгийг ямар байдлаар өргөдгөж болох вэ гэдэг саналаа өнөөдөр танилцуулж байна. Статистик тооноос үзэхэд манай аймгийн 2-5 насны 2000 гаруй хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадахгүй байна. Үүнээс жишээ дуртахад Дархан сумын 2-3 дугаар багийн 250 хүүхэд, 7-8 дугаар багийн 150 хүүхэд, 10-аас 16 дугаар багийн 430 хүүхэд, Малчин багт 150 хүүхэд, Өргөө багт 150 хүүхэд тус сургуулийн өмнөх боловсролд хамрагдах боломжгүй гэрээр хүмүүжиж байгаа юм а. Эдгээр сургуулийн насны хүүхдүүдийг цэцэрлэгт хэрхэн хамруулах тухай дараах шийдлийг гаргаад байна. Шийдэл нь юу вэ гэхээр одоо энэ хуучин Оросын холбооны стандарт 6 баригдсан цэцэрлэгүүдийг өргөтгөл хэлбэрээр хийх. Энэ нь одоо хамгийн хурдан хугацаанд шинэ технологи байгаа. Нэг цэцэрлэг дээр 50 хүүхдийн 2 анги нэмэх юм боломж байгаа. Тэгээ энийг шийдэхдээ яаж шийдэх вэ гэхээр одоо улсын төсвийн хөрөнгө оруулалтаар том мөнгө хүлээгээд ингээд авах биш. Бэлэн ийм хийцэн барилга маш одоо дулаахан СИП, Канада одоо технологийн хэлбэрээр барилгын шууд одоо зургийг өгч хийгээл энд нь авчраал 2 сарын дотор угсарчих. Дид үтц ямар нэгэн газар шаардахгүй тэр байгууламжаас шууд улаан цахилгаан бохирын их усрыг аваад хийчих юм боломж байгаа. Ерөнхийдөө нэг нийт 8 цэцэрлэг дээр энийг нэмснээр бид нар хүүхдүүдийн хамрагдалтыг шийдэх бүрэн боломжтой. Тэрээр цааш ярихдаа 4-5 дугаар цэцэрлэгт өргөтгөлийн тус бүр 50 хүүхэд нэмж хамрагдуулах 18, 21, 22 дугаар цэцэрлэгийн унтлагын өрөөнүүдийг анги болгон стандартын дагуу ариун цэврийн өрөөнүүдийг шийдвэрлэснээр нэг дахин хүүхдийн тоог нэмэгдүүлэх боломжтой гэв. Тус ажлыг 6 дугаар сарын 2-ны өдөр болох аймгийн төсвийн тодтголоор хилэлцүүлэн батлуулж ажил хэрэг болгоно. Ингэснээр цэцэрлэгийн хүрэлцээ бий болж эцэг эхчүүд хүүхдэд цэцэрлэгт оруулахын тулд хэн нэгэнд мөнгө өгч хонон үнжин дугаарлах шаардлагагүй болно гэсэн үг ээ. Мөн одоо бид нар багийн хөгжлийн төв, ахуй үйлчилгээний төв, цэцэрлэгүүдийг одоо гэр орооллын айлууд руугаа гэр хороолттой газар одоо хөрөнгө оруулалт хийхгүй нэ гэсэн яриа их байдаг. Зөвхөн одоо шинэ Дархандаа хийгээд байна, байшин барилгатай газар хийгээд байна. Бас энэ бол үнэн. Тэгэхээр одоо ямар шийдлийг би гаргаж ийн гэхээр гэр хорооллын айлуудаа одоо тэр тэдний иргэдийнхаа нийт эрх ашгийг нэгдүгээр тавьж байна. Ер нь бол хотын удирдлага гэдэг бол нийтийн эрх ашгийг л нэгдүгээр тавих хэрэгтэй. Иргэдлүүгээ чиглэсэн ажлыг хийх хэрэгтэй. Тийм учраас одоо энэ хүрээндээ багийн хөгжлийн төвийн барилгыг одоо сүүлийн технологиор хийх гэж байна. Энэ өөрөө маш хурдан хугацаанд босно. За багийн хөгжлийн төв дотор нь юу байх вэ гэхээр хурлын заал нь байж байна. Багийн дарга нь байж байна, эмч нь байж байна, цагдаа нь байж байна, иргэдийн нийтийн хурал нь байж байна. Дээр нь ахуй үйлчилгээний төвийг хийх болно. Энд нь үсчин, гоо сайхан, зурагчин, ойдлчин гэдэг нь ахуйн хэрэглээний. Тэр үеэтгоо одоо угаалгын газар. Тэнд халуун усандаа одоо хүн иргэн үйлчлүүллээ. Хажууд нь хувцас одоо угаагаад угаалгын газар угаачих жишээтэй. Мөн одоо цэцэрлэгийн нектаршлыг харж байгаа цэцэрлэгийн одоо ингээд цогцлбороор нь хийж үгүй гэдэг. Энэ ажлаа одоо 15 дугаар баг буюу Мангартад бид нэр хийж хэрэгжүүлэх гэж байна. Тэгэхээр одоо төсвийн тодтголоор байгаа боломж нөөцөндөө ашиглаад Мангарт багт энэ төвийг байгуулна.
Улмаар орон нутгийн хөгжлийн сан, улсын төсөв, гадаад дотоодын хөрөнгө оруулалт зэрэг санхүүгийн байж болох их усүрүүдийг судлан дархан сумын 1-ээс 3 дугаар баг, 6, 7 дугаар багт багийн хөгжлийн төв, ахуй үйлчилгээ, цэцэрлэгийг байгуулж, иргэдэд төрийн үйлчилгээг чирэгдэлгүй хүргэх зорилгыг тавин ажиллаж байна.